За сайн байна уу манайхаа. Өнөөдөр бид Чингис хаан 2 комик номыг ярина. And одоо тэр энэ комикэд өг дээдсийн түүхээр ярина. Тэгтээ Амгаа хаан, Азангой хаан, тэгтээ ужимээ Астусын хаан бол Астус бол Хятад улс. За одоо ихсэн. За одоо эдгээр гол дөрүүд нь харж ийн манайхаа. Энэ за Тэмүүжин Жамуухай Тэмүүжигийн багын анд энэ Нүсүхэ энэ Оозон энэ харин Сэцэн энэ за Бүтийн аавн Стабас Бутса Тэмүүжингийн ханин энэ бас Хабус хааны ужимээ Астусын хаан бол Хятад улс. Тэгээ энэ Азангой хаан энэ хасар энэ Тэмүүжингийн дүүн энэ хасар энэ Бэхтэр Тэмүүжигийн бас дүү. За тэгээд энэ уулан дээр явж байсан чинь Жамуухайтай тараздаад тэгснээ Тэмүүжин дүүнүүдээ танилцуулсан баггүй юу. Тэгээ Бэхтэр уурзаад ингээ гэсэн хамгийн тагтаанууд барьсан нь язан гэсэн баггүй юу. Тэгснээ Тэмүүжин Жамуухайтай байгаазаад тэгснээ Бэхтэр дүүтэй бусан баггүй юу. Тэгсэн чинь Тэмүүжигийн бага яасан баггүй юу. Тэгснээ хасар уурзаад Бэхтэрг алгадаад Бэхтэр хасар хоёр доддод анман доддод. Тэгээд тэдэг гэрзүүгээ хараад гэхдээ Жамуухай Бэхтэр Жамуухайгаар муухай хийгээд Жамуухай уурзаад тэснэ би хурдан явчих гээд түргээ яваад өгсөн. Төрзөд яваад өгсөн. Тэгээд одоо хэдэн өдрийн дараа одоо дахиад нүүх гэж байсан баггүй юу? Нүсүхэгийн гэр бүл одоо манайхаа. Тэгээд тэд нар очиагаа бэлтжсэн чинь Тэмүүжин ингээд Жамуухайтай сазар яс хийхээ мартсан. Тэснээ ааваасаа чүзээ аваад зүгтсэн баггүй юу. Тэгснээ андазыг гээд өргөсөн. Тэгээд тэд нар нүүжээ. Тэгснээ Тэмүүжин Жамуухай хоёр ахан дүүсийн барьцаг хийсэн баггүй юу. Гэхдээ бас аав нь ахан дүүсийн барьцагтай байхгүй юу. Тэр бас Тэрес хаан ингээд Нүсүхэ баатрыг хутганы үзүүр дээрээсэн чинь аварж өгсөн. Тэгснээ бизгээрээ ахан дүүсийн барьцаг гэж хийсэн. Тэгээд тэд нар нүгээд шин гэрээсэн. Тэгсэн чи аав нь их түүх ярьж өгье гээд их түүх нь бол юу ахгүй юм. 3 их түүх баха. Тэгснээ эхний их түүхийг ярьж өгье. Одоо монголчууд ийм хананд дунд нь ингээд амьдарч байсан баггүй юу? Том хатнууд
Тэгтээ шун юм хийдэг гэсэн. Хаднуудын ингээ нэг эзэд юм уу? Харин за тэрийг эзэн гэж боддог байсан. Тэрийг зүгээр нэг талд нь өхөр ачаад нөгөө талд нь гац яваад байсан чинь хэдэн хоногийн дараа хадг болсон. Тэгснээ нөгөө тэхэлсэн. За тэгээд Исүхэ Баатар аав нь Тэмүүжигийн аав нь дахиад нэг түүх ярьж өгье гэсэн. Тэр бол Азангой эхийн түүх. Тэгээд хүүхдүүдээ энэ 5 хүүхдээсэн баггүй юм. Тэгтээ Азангой их нь нэг сумыг хугазаад өг гэсэн баггүй юм. Хүүхдүүд нь ямар амархан юм бэ? Нэг нүдэ анаад хуурчих юм бэ гэсэн чинь цаг гүрээд явахгүй жисэн чинь Азангой их нь байцээ. Одоо 5 сумыг ингээд зэрэг цагт эзэх гэсэн баггүй юм. Тэгтээ бүгдээрээ хийж чадаагүй. Тэгтээ Азангой их нь нэг ганцаараа байх юм бол эвгүй байх юм бол бүх юм чамайг дийж чадна. Гэхдээ бүгдээрээ эвэхтэй багаараа сайн байх юм бол бүгдээрээ гоё том амжилт хийж чадна гэж Азангой хэлжээ. Тэгснээ одоо Хабус хааны үзгээр ярив. Тэгтээ Хабус хааны үзгээр за юу юм гардаг. 3 дахь их түүх. Энэ Монгол ус хийгдэг байхгүй юу? Тэгтээ энэ авгууд нийж жагаад Монгол ус хийсэн байхгүй юу? Авгийг нэгдүүлж жагаад тэгсэн чи тэр Монгол ус мандахгүй гэгээд байсан чи Астус уурзаад Астус бас ямар ус ахгүй хятад ус байхгүй юу? Хятад усын хүжмээ ийм том усыг хийсэн гэгээд уурзаад тэгтээ жанжгаа дүүсэн байхгүй юу? Жанжин тэргийг жанжин тэгээд Хабус хааныг өрийг гэгээд нэг санаа болсон байхгүй юу? Тэгтээ бүгдээрээ явчаад ирсэн чинь тэр ингээд тэгтээ тэд хордож чадаагүй. Яг зөв Хабус хаан ухаантайсан. Тэгтээ тэр өдрийн дараа үжмээ бусдус цэрэгнүүд нь жаахан уурсан. Тэгтээ Астаа усын хаан үжмээ уурзаад хамгийн шилдэг 100 цэргийг явуулаа гэгээд Хабус хаан Астаусыг цэгээ бүгдийг нь буцчихжээ. Ястан баггүй. Тэгээд Хабус хаан амар болсон. Монголын хаан. Хабус хаан бол Монголын хаан шүү манайхаа. Тэгээд 4 дахь үзэгрийн нэрж үгэй. 4 дахь өдөр нь 4 дахь ингэ түүх нь юу ингэ Амгаа хаан баггүй. Амгаа хаан бол Монголын их эзэн байсан баггүй. Тэгээд татваруудад баригдаад тэгтээ хоёр хадаасан дээр азуулсан.
Тэгээд та нарын видеог ингээ гоё байсан бол лайк, subscribe дараарай. Тэста манайха дараагийн өдөр бай бай.